За нэг мэдрэмж хуваалцъя гэж бодож байгаамаа. За өнөөдөр айдсын тухай мэдрэмжээ хуваалцъя. Миний дотор ямар төрлийн айдсууд байдгийг бэ гэж бодож байгаа. Тэгээд чин сэтгэлээсээ энэ өөрийнхөө айдсын тухай мэдрэмжийг хуваалцъя гэж бодож байгаа. За мэдээж миний хүмүүжлийн анхан шатны одоо айдс гэдэг юм. За энэ зүйл бол мэдээж бие махбодын байсан гэж ойлгодог. Сэтгэл санааны их байсан гэж бас ойлгодог. Анхан шатны гэдэг байна. За мэдээж өөртөө нэг одоо тохиолдсон ч юм бас баг. Гэхдээ бага насандаа ч гэдэг юм уу одоо хайртай хүмүүсээ алдах тий үхэл гэдэг энэ зүйлээс гэдэг юм уу өвчин гэдэг энэ зүйлээс гэдэг юм уу авсан тэр травма ч гэдэг юм уу энэ зүйлүүд бас байж байгаа. Тэгээ маш том айцтай болцсон байж байгаа. Тэгээ би энэ өвчин үхэх тий энэ зүйлүүдийг маш одоо өөрөөр ойлгож явсан байдаг. Тэгээ яг нөгөө нийгмийн хувьд гэдэг юм уу тий оролцогчдын хувьд гэдэг юм магадгүй ойр дотны хувьд гэдэг юм уу тий хоорондоо ингээ ярилцах тийм одоо сэтгэл зүйн байдгүй хэлээд зөвлөгөөч гэдэг юм зөвлөмж гэдэг юм уу. За магадгүй бүр асуултч байхгүй гэж байна. Хариултч байхгүй гэж. Бүр хэн мэд юу юм бүү мэд. Яг ийм зүйлээсээ болоод яг өөрийнхөө одоо үдсэн харсан ойлгосон тэр одоо өвдөж байгаа хүмүүсийн шаналл энэ зүйлийг үний юм байна. Энэ зүйл бол маш аимшигтай тий. Тэг үхэн гэдэг бол бүр одоо маш аимшигтай юм зүйл гэдэг ингээ ойлгоцсон. Хүлээгээд авцсан. Ийм одоо итгэл үнэмшилтэйгээр ингээд өдөө хүртэл амьдраад ирсэн энэ айдсын тухай ч гэдэг юм тий маш аимшигтай гэж. Тэгээ энэ зүйлийг бол би одоо зүгээр өөрийгөө хоослох, өөрийгөө дундлах, өөрийгөө чөлөөлөхийн тулд би энэ зүйлийг хуваалцаж байгаа байхгүй. Хуваалцаж байгаа. Босдоор бол өөр ямар сонир зурлаг байхгүй гэж. Нийгэмд гэж зүгээр гинтэй ч хамаагүй гэж. Тий. Шууд тулаад одоо тий би нэг зовлон бэрхшээлж юм хэн нэгэнтэй ингээд ярилцаж байгаа. Ийм оюун санаа ухамсар надад байхгүй гэж. Намайг хүлээж авах тийм ухамсар одоо энэ нэг байхгүй шүү дээ. Тэгэхээр би одоо шууд нийт зүгээр ингээд хуваалцаж байгаа. Гэтэ энэ зүйл нь би танаас өөр гэсэн үг биш гэдэг шүү дээ. Тантай ижлэхэн гэдэг шүү. Бүр аюул ижлэхэн. Миний энэ ярьж байгаа бүх одоо юу гэдэг зовнилч гэдэг юм. Бүх одоо энэ айцч гэдэг юм. Бүр танихтай аюул ижлэхэн гэдэг байна. Ялгаа авахгүй бид нар бүгд адилхан гэдэг шүү дээ. Гэхдээ та энийг мэдэхгүй гэж. Бид зүгээр хин нэг шүүх нэг ийм нэг одоо тийм эго ийм үүссэн. За тэгээ тэр яг уу тэгээ хамгийн гол нь шүү. Би энэ зүйлийг мэдгүй байсан. Магадгүй би энэ зүйлээ шүлүүлэхгүй байснараа би үлдсэн амьдралдаа энэ зүйлийг энэ одоо травма шиг гэдэг юм энэ зүйлийг би үлдсэн амьдралынхаа насанд туршиж гэдэг юм да. Үүрж амьдрна гэдэг шүү. Тэ. Хамгийн гол нь энэ үнэн гэдэг байна. Тэгээ би бас зүгээр ингээд энэ зүйлүүд зөв чин сэтгэлийн яриа авахгүй. Энийг юу гэж ойлгох нь хамаагүй гэж. Бүр үл мэдэгдэх юм айдсан надаа байдаг. Тэ. Бүр хинч биш гэдэг шүү дээ. Бүр тэг юу ч биш гэдэг шүү дээ. Бүр мэдэхгүй гэдэг шүү дээ. Бүр ойлгохгүй тийм зүйл. Магадгүй зөв бүр хин хянах боломжгүй гэдэг шүү дээ. Тэр зүйлийн төрлийн айдсыг зүйлж магадгүй төрөлж магадгүй шүү дээ. За магадгүй миний нөгөө итгэж явдаг шинжлэх ухаанч магадгүй энэ зүйлийг бэждэг. Тэ. Миний нөгөө залбирах гэж хичээдэг нөгөө шашин маань энэ маш том айдсыг драмуудыг үүсгдэг. Тэгээ галзуурсан солиорсон юм шиг янз янзын маш олон хөл гартай мутац зогцсон юмтын шиг ийм одоо сонин одоо бохтуудтай тийм ээ. Үүгээрээ дамжуулан ясан эрх мэдлийн айдс бий болчихсон. Эрх мэдл. Энэ эрх мэдл гэдэг зүйл бас яг бидний энэ айдсаар тэжигддэг юм байна гэж би одоо мэдэрч шүү дээ. Мэдэрч байгаа юм. Үл мэдэгдэх гэж шүү дээ. Энэ асуултгүй гэж, хариултгүй гэж. Зүгээр л ийм зүйл байдаг. Байдаг. Гэхдээ би энийг ойлгохыг хичээж байгаа. Гол нь энийг сонсч байгаа юм бол ойлгохгүй гэж, мэдэхгүй гэж. Анх удаа сонсч байгаа шүү. Гэхдээ яг энэ зүйлийг өөрөөсөө асах юм дотор ч хэлнэ гэж. Дотроос ч хэлнэ гэж. Ухархайн руугаа харал гэж байгаа. Та нар ч хэлнэ гэж байгаа. Тэгээ яг үнээс би болсон. Маш том травма бий болчих. Би сонголт хийх. Шийдвэр гаргах.
ийм чадамжгүй болтлоо, ийм айцтай болсон. Энэ зөвхөн миний бод шүү. Миний өөрийнхөө тухай ярьж байгаа шүү. Тэ. Ямар ч юм одоо хувийн амьдралын ч гэдэг юм, улс төрийн амьдралын ч гэдэг юм, сонголт хийх, шийдвэр гаргах ямар ч одоо ийм юу байхгүй. Зориг байхгүй болсон шүү. Маш том айцтай болсон. Энэ үнэн гэдэг шүү. Тэ. Тэгээ энэ зүйлийг хөдөлгөгч нэг хүч байна шүү дээ. Энэ зүйл нь яг энэ бол бидний айц байна шүү. Бидний гэдэг шүү дээ. Ганц би биш гэдэг шүү. Бидний айц байна. Гэтэ энийг та нар мэдэхгүй гэж шүү. Би мэдэж байна гэдэг. Гэтэ би энийг хамаагүй ярихгүй гэж шүү. Маш болгоомжтой юм гэж шүү. Нийт яг нийт гэдэг юм уу нийгмийг айцгүй болгох энэ процессыг бол мэдээж тэр хүчин гэдэг юм, хүчин зүйлс гэдэг юм, тэр төрөл зүйлс гэдэг юм хүсэхгүй шүү дээ. Тэр би маш болгоомжтой. Би өөр дөөрөө л ярьж байгаа. Тийм, өөр дөөрөө. Тэгээ яг энэс үүдэлтэй илэрхийлснийхээ бүрээд би яасан бахна. Ганцаардлаа айцтай болчихсон. Би ганцаар болчихсон тийм. Надтай ярилцах байтугай, надтай чин сэтгэлийн яриа өрнүүл найз байхгүй шнэ. Нөхөрч байхгүй тийм. Хин нэг байхгүй гэдэг шүү дээ. Тийм. Боломжгүй гэж. Яагаад гэвэл одоо айцаа даван туулсан хүн надтай л ярих боломжтой. Айцтай хүнтэй би ярих боломжгүй шүү дээ. Тийм. Сүлжээ авалцахгүй байх юм шүү дээ. Нэг нь айцтай, нэг нь айцгүй, айцаа даван туулсан. Гэхдээ таньсан байх юм шүү дээ. Даван туулна гэдэг өөр зүйл. Айцаа таньна гэдэг өөр зүйл. Бүр айцтайгаа амьдрын тэр нь өөрийнх нь одоо зүйл юм а, трама юм а гэж ойлгож байгаа хүн бол бүр өөр зүйл гэж шүү дээ. Энийг бүр ялахад айгүй хэцүү байхгүй. Тэгээ яг энэ зүйлээс болоод өөрийгөө таних би юм бэ, би юу вэ? Тэгээ би энэ одоо орчлон хорвоод гэж ярих хэрэгтэй байхгүй. Орчлон хорвоод яг тэрсэн утга учир байж гэдэг юм. Ботгоо болцсон шүү дээ. Тэгээ дэлхий мэлхийгээ жижиг хийгээгүй гэж шүү дээ. Энэ орчлон хорвоо та ганцхан гэж шүү дээ. Ямар нэгэн одоо утга учиртай ийм төрөл зүйл байгаа шүү дээ. Яг энэ өөрийгөө таних гэдэг байхгүй. Тэгээ би энийг өөрийгөө өөрөөсөө асууж мэдэрч. Тэгээ би энийг зүгээр энэ мэдрэж байгаа мэдрэмжээ хуваалцаж байгаа. Хуваалцаж. Тэгээ би энэ эрх мэдлийн айдсыг би бас бодож шүү дээ. Энэ зүйл надад ямар мэдрэмж өгч байна гэсэн чинь. Зүгээр л дарангуул шийтгэл тий. Ямар ч одоо хяналтгүй хөр одоо юм үүсдэг юм айдсыг бий болгочлоо л таамжиндээ. Тэгээ өнөөдөр намайг одоо тий хин нэгэн тагнуулын ч гэдэг юм уу, цагдаагийн ч гэдэг юм байгуулгын хүн миний хаалгыг дурм өдөн одоо өрхөж орж ирээд намайг хизээ баримтлах бол гэдэг нэг юм драматай болцсон шүү дээ. Ийм драматай болцсон. Тэгээд цаг хугацаагүйгээр ингээд шалгагдаж, шүүгддэг, хянагддаг ийм одоо юу гэдэг юм. Ийм зүйл бий болчихсон. Би айцсаа л би яриад шүү дээ. Миний айц байхгүй. Маш их айц. Үнэхээр одоо юу гэдэг юм. Энэ айцаасаа би чөлөөлөхгүй би галзах юм шүү дээ, тийм үү? Үлдсэн амьдралдаа. Гэтэ утга учиргүй гэдэг шүү дээ. Энэ зүйл нь утга учиргүй гэдэг шүү дээ. Учиртай байх албагүй гэдэг шүү дээ. Гол нь бид түүнийг энэ зүйлийг бид өөрийн трама байна, өөрийн сэтгэл зүй байна гэж хүлээж авч байгаа явдлыг та нар ойлгохгүй гэдэг шүү дээ. Гэтэ би мэдчихээн гэж байна. Ойлгохгүй. Гэтэ би мэдчихээн гэдэг шүү дээ. Тийм учраас зүгээр л өөрийнхөө айцтай нүүр тулах сонголт байхгүй. Сонголт байхгүй. Энэ хүлээж гэдэг юм, энэ процесс гэдэг юм, энэ өвчин гэдэг юм, санал гэдэг юм. Энэ зүйл бидний эрүүл сарвал гэдэг юм, энэ өвчлөө солиотой үл ялган ирэх нь тодорхой байхгүй. Хизээ нэг ирнэ. Гэхдээ түүнийг одоо оюун санаагаар хүлээж авах бэлэн байх. Бэлэн байх. Гэж одоо ойлгож. Өмнө нь итгэж ирсэн бүх зүйл өнөөдөр хотлоо гэж магадгүй шүү дээ өнөөдөр. Итгэж ирсэн бүх зүйл маань энэ бол аимшиг байхгүй. Энэ бол айдас байхгүй. Тэгэхээр энэ айдсуудыг таниа л гэж би өөрөө танихыг хичээж. Тэгээ би энэ өнгөрсөн цагийн ч гэдэг юм уу, өнөө цагийн ч гэдэг юм уу. Энэ зүйлийг би ирээдүйд бүрээд амьдрах над сонирхол алга. Тийм учраас би энэ өөрийнхөө энэ драмануудыг хуваалцаж байгаа. Өөрийнхөө одоо юу гэдэг энэ мэдрэмжийг хуваалцахыг хүсэж байна. Энэ бол аимшигтай ганцаардал байхгүй. Би ингэж ойлгож байна. Энэ зүгээр нэгэн төрлийн бас мессеж.